Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Нутаг 21 телевизийн орон нутагдах инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг сагаалтгүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 57. Байцгаана үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Өндрийнхөө мэдээллийн хөтөлбөр үзэгчтэй хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулно. Ингээд та бүхэндээ Хэнтэй аймгийн Чингис хотод болж өнгөрсөн мэдээллүүдийг танилцуулъя. Эхний мэдээ. Хэрлэн сум 2019 оны 1-р ээлжийн цэрэг таталгаа амжилттай зохион байгууллаа. Цэрэгт мордож буй залуусаа аймгийн удирдлагууд болон гэр бүлийнхэн төлөөллүүд гарган өглөө. Үйл ажиллагаанд Хэрлэн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ган Хуйг, Хэрлэн сумын засаг дарга Бөөгөө Чингис хотын захирагч Идэрбат, багийн засаг дарга нар зохион байгуулагч нийгмийн ажлуудын хамтаар оролцсон юм. Энэ үеэр удирдлагуудын зүгээс өнөөгийн залуу хүн бүхний эрхэмлэх зүйл бол эх орон тусгаар тогтнол юм гэдгийг онцлоод залуус цэргийн албаа амжилттай хааснаар төрийн албанд ажиллах нөхцөл боломж бүрдэн цаашлаад аль салбарт амжилттай ажиллах, амьдралдаа эзэн болохын их үндэс нь цэргийн алба болно гэдгийг хэлж байсан юм а. За засгийн газрын тогтоол аймгийн засгийн захирамжийн дагуу 2019 оны 1-р ээлжийн цэрэгтлэг явагдаж байна. За өнөөдрийн байдлаар одоо хөлийн цэрэг зэвсэгчэнд тоорлогдсон цэргийн албан татагдагчдыг анги байгууллагаас хариуцлага совцруулалт хүлээлт өгч одоо 100 хил буюу хөлийн цэргийн 0198 0306 мөн зэвсэгчний 300 орчим ангид тоорлогдсон цэргүүдийг сая үдэж мартууллаа. За одоо энэ Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд тоорлогдсон цэргүүдийг гаргаж өгнө. За энэ жилийн хувьд гэх юм бол цэрэг татлаганд бол залуучуудын идэх оролцоо маш сайн байна. Цэргийн албанд явах сонирхолтой залуучуудын тоо нэмэгдсэн байна. За мөн үүнийг одоо эрүүл мэндийн байдал ч гэсэн бас харьцангуй гайгүй өмнөх жилүүдийг бол сайжирсан байдлаар харагдаж байна. Эрүүл мэндийн тал дээр бас маш одоо чанга дэглэмийг барьж цэргүүдийг бас шалгаж авч явах шүү. Энэ тал дээр бас тодорхой мэдээлэл өгөхгүй. За 2017 оны засгийн газрын 144 дугаар тогтоолоор батлагдсан Ерний цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндэд тэнцвэрлэх зааврын дагуу одоо цэргийн албан татагчдыг үйлчлэг онцлогоонд бол бүрэн амруулж байгаа. За зөвхөн одоо бие дээр цэргийн комисс орохоос гадна цэргийн албан татагч байгаа ажил бол одоо хүмүүстээр 8 төрлийн шинжилгээ онцлогоо бүрдүүлж байж одоо цэргийн албан татагч байгаа. Ийм учраас одоо цэргийн албанд татагч байгаа залуучуудын бол эрүүл мэндийн байдал бол маш сайжирсан байдлаар харагдаж байна. За 8 төрлийн шинжилгээ онцлогоо бол нийтдээ одоо хэвлийн эхо, хөлөөрийн зураг, цусны ерөнхий шинжилгээ, сээсийн шинжилгээ, ВЦ вирусын шинжилгээ гэх мэт одоо 8 төрлийн нарийн шинжилгээ онцлогоог авч явуулж байгаа. Эрүүл мэндийн одоо яг шинжилгээний дүнгээр бас буцаж эргээд явах боломжгүй болж байгаа цэргүүд байгаа юу? Яг одоогийн байдлаар бол одоо анги байгууллагаас буцаж байгаа цэрэг бол байхгүй. Энэ чигээс одоо хүмүүсээ тоонд магтаагаад бүрэн тулгаж өгч байгаа учраас буцаж байгаа цэрэг бол байхгүй. Ер нь бол одоо үсгийн явцад бол одоо эрүүл мэндэд түр хойшлогдож хойдон жил буюу одоо 2020 онд мөн одоо 2019 2 дугаар ээлжээр татагдахаар хойшлогдож байгаа цэргийн албаагч залуучууд бол байгаа. За өнөөдөр хүүгээ эрс цэргийн албанд нь мордуулах гэж байна. Сэтгэлээ асуусан. Тийм байна. Яг хүүгээ зэрэгтэй уулах тэгээд гаргаж ихгүй сууж байна. Сүүлийн үед бас сүүлийн залуучууд маань ч гэсэн бас цэрэгт явах бас сонирхол нь бас улам нэмэгдсэн. Сонирхол ихтэй байна. Энэ нас нэг өөр өдөвсөн. Сайхан байна. Тэгээд одоо цэргүүд гаргаж өгч байна. Тэгээд хүүгээ гаргаж өгөх гэдгээ сууж одоо сайхан байлгүй. За тэгээд яг ханхинтын нутгаас бас цэргийн албанд морж байгаа нийт одоо аав ээжийн хүүгүүдтэй сандаж аавын зүгээс бас юу гэж хэлээ. Цэргийн албаны нэр дэвтэр сайхан хаагаад ирээрэй гэж хэлээ. Энэ жилийн цэрэг татлагаас өмнө хөлийн цэрэгтэй холбоотой асуудлууд сошиал ертөнцид ихээр тархаж хүүхдээ цэрэгт явуулахгүй гэсэн эцэг эхчүүдийн сэтгэлдлүүж урсах болсон. Үүнтэй холбогдуулан Хэнтэй аймгийн цэрэг татлах усаг болсон. Үүнтэй холбогдуулан Хэнтэй аймгийн цэрэг татлагын үеэр цэргүүдийн эрүүл мэндийн үзлэгийг өндөр түвшинд зохион байгуулж шинжилгээ нь өөрчлөлттэй гарсан цэргүүдийг арга эрт нь хүлээлгэн өгөн эмчилгээ хийсний дараа дараагийн ээлжинд явуулах боломжтойг тайлбарлан хэлж байсан юм а. Мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн танд хүрч байна. Дараагийн мэдээ.
Монгол улсын ардын багш Гавья Тамирчин цэндийн дамдгийн нэрэмжит Монгол улсын өсвөрийн авраг шалгаруулах жуудаа бүхий тэмцээн Хинтээ аймаг Чингис хотод 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ талаарх мэдээллийг одоо хүлээн авч үзсэн. Монгол улсын жуудаа бүхий түүхэнд анх удаага Олимпийн дэвжэнээс Хинтээ нутгийн унган хүү цэндийн дамдгийн нь 1980 оны Москвагийн Олимпиас анхны мөнгөн медалийг хүртэж байсан түүхтэй. Түүний Олимпиас медаль хүртсэний 40 жилийн ой босгон дээр түүний өсөж төрсөн их хааны хөлгийн нутагт энхүү өсвөрийн жуудаа бүхий тэмцээнийг 3 өдрийн турш өндөр хэмжээнд зохион байгууллаа. Тэмцээний хүндэт зочдоор Монголын жуудаа бүхий холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хинтээ аймгийн жуудаа бүхий холбооны тэргүүн, од хүү, Дамдын агсны Гэргийн Алима, түүний хүү анх баяр, Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын багш Гавья дасгалжуулагч насан тогтох зэрэг нэр хүндтэй хүмүүс оролцлоо. Одоо жуудаа бүхий өсвөрийн улсын авраг шалгаруулах тэмцээнийг одоо Хинтээ аймагта одоо миний одоо хайртай багш Дамдын багшийн маань нэрэмжит болж анх удаа ингэж зохиогч байгаагаараа онцлог болж байна. Тэгээ энэ улсын аврагт орж байгаа жуудаагийн өсвөрийн улсын авраг 3 насны ангилалтай байдаг. Тэгээд ахлах насных нь ангил одоо манай анги зохиогдож байна. Тэгээ багшийнхаа нэрэмжит тэмцээнийг одоо улсын чанартай энэ тэмцээний зохион байгуулж оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээ одоо энд 372 тамирчин оролцож байна. Тэгээ одоо энэ төрүүлсэн тамирчид одоо энэ улсын аврагаар төрүүлсэн тамирчид маань Аз, ТV авраг, дэлхийн аврагт оролцох эрхээ авдаг. Энэнгээрээ маш их холбогдолтой. Өнөөдрийн тэмцээнд оролцож одоо хүндэт зочноор оролцож байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр миний амьдрал бол ерөөсөө энэ цагаан кимонтой холбоотой. Анх бид тэр оюутан байхдаа танилцаад ань мандад анх барилдаж спортын одоо сургуулийн спортын зааланд барилдаж би тэнд гүйж байхдаа анх тэр анх танилцж байсан. Тэгээ өнөөдөр бид тэр одоо гэрүүл болоод 40 гаруй жилийн хамт өнгөрөөжээ. Энэ хооронд бас тэгээд маш их спортын хувьд бол одоо залуу насны од гэдэг харваад одох тэрхэн гашиндаа бол маш их одоо нэг хүнд ачаа багтахаар тамирчин хүн бас тэр болон аваад хүртээдэггүй амжилтыг бол манай хүн бол гаргаж ирсэн. Энэ бүгдийг хамтдаа хуваалцаж баярлаж хөөрч өөр хүүхдүүдээрээ бас өөр хүүхдүүд маань гэсэн бахархаж ингэж өдий хөрсөндөө би бол бас баяртай байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ тэмцээнийг маш өндөр зэрэглэлтийн хэмжээнд зохион байгуулж байгаа одоо энэ ерөнхий ивент гэдэг чинь энерги баялаг энерги ресурсын компани захирал Наран цацрал гэж байна. Тэгээ аймгийн биеийн дэврэх спортын хороо одоо Монгол улсын биеийн дэврэх спортын газар тэгээд өндөр зэрэглэлийн маш олон шүүгчид хүртэл ирсэн байна. Тэгэхээр энд барилдаж байгаа хүүхдүүд ч гэсэн дандаа шигшмэл хэмжээнд тодорсон хүүхдүүд ирж барилдаж 300-400 хүүхдүүд барилдаж байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэ хүүхдүүд маш их гоё тэмцээн болж байна. Энэ зарлал уртчилгаа самбарын бичлэг бол маш надад үнэхээр таалагдж байна. Одоо тэгэхээр би бол өвгөн маань барилж байлаа. Тэгээд миний хүү сүүлд үер 2 олимпиад орж исэн. Бас 73 кг хэмжээнд жуудаа барилж исэн. Манай энэ хүү бас барилж исэн. Тэгээд бидний амьдрал бол ерөөсөө энэ цагаан өмсгөлтэй бол зайлшгүй холбоо насан туршдаа энийг бол одоо бид нар маш их хүндэт гэж одоо залгуулan үе хойш хүүхдүүд маань хэмж бас барилдаа билээ бас тийм ээ. Ингэж явах болно. Тэгэхээр миний хувьд бол үнэхээр их баярлж байна. Тэмцээнд 21 аймаг 9 дүүрэг 39 клубын нээсэн 39 байгууллагын тамирчид 19-нд 372 тамирчид өрсөлдлөө. Тэмцээнийг олон улсын зэрэгэлтэй 8, түүний дотор Олимп дэлхийн зэрэгэлтэй 3 шүүгч, улсын зэрэгэлтэй 9 шүүгч нийт 17 шүүгчид шүүн явуулсан юм а. Тэмцээний эрэгтэй багийн дүнгээр 1-р байранд Архангай аймгийн баг, 2-р байранд Өвөрхангай аймаг, 3-р байранд Алдар спорт хороо. Тэмцээний эмэгтэй багийн дүнгээр 1-р байранд Женко клуб, 2-р байранд Монголын жуудаа бүхий актем, 3-р байранд Шинэ Бадрах дэвжээ эзэллээ. Шилдэг эмэгтэй тамирчнаар хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хорооны тамирчин Саран Туя, Женко клубын тамирчин Одон Чимэг, шилдэг эрэгтэй тамирчнаар Архангай аймгийн тамирчин Мягмар Сүрэн, Баян Хонгор аймгийн тамирчин Эрдэнэ Очор, шилдэг тамирчнаар Хинтээ аймгийн тамирчин Түмэн Жаргал нар тодорсон юм а. Хамгийн нэгдүгээрт Цэндийн Дамдын гэдэг хүн бол 16-7 настайгаас Улаанбаатар очиж их сургууль суралцахдаа жуудаа барилдаан гэдгийг сонгож миний шеф болсон юм байгаамаа. Тэгээд бидээс бас маш олон тэмцээн уралдаанд орж 1980 оны Москвагийн Олимпийн тоглолтод мөнгөн медаль авч Монголын жуудаа бүхий түүхэнд анхны мөнгөн медаль авсан гэдгээр бол их тодтогч. Энэ үний одоо тэр мөнгөн медалийн замаар маш олон хүмүүсүүд Олимпиос медаль авч Олимпийн аврагтай болж Олимпийн хөрөл медальтангууд олноор төрж ингэ сайхан одоо Монгол жуудаа бүх хөгжүүлэх их том алтан замыг тавьж өгсөн ийм сайхан
ачтан хүн байгаамаа. Тэгээд би үнэхээр одоо энэ дамжингаар бол бахархдаг. Дамжин бол асар их хөдөлмөрч. Тэгээд даруухан өөрийгөө одоо авч явах тийм одоо боловсрол их сайхантай даруухан. За мөн одоо их спортын оргисон ч гэсэн дараа нь бас Монголын үндэсний олимпийн ороонд бас олон жил эдгүү зүтгэлтэй ажиллаж бас ихийг бүтээсэн. За мөн шигшээгийн дасгалжуулагчаар бас Монголын баг тамирчдыг бас бэлтгэх үйл ажиллагаанд өөр хэм баяр болж байсан ийм одоо ачтай шав байгаамаа. Энэгээр би их багтаж явдаг юм аа. Одоо ингээд тэнтэжүүд маань бол бүхий спорт болон бүх спортын төрлүүдийг маш их дэмжиж олон сайхан одоо тамирчдаг бол манай хан хинтэйчүүдээс бол төрөн гардаг. За энэний нэг нь бол яа харахгүй одоо манай Дамдан, за мөн одоо Батэрдэн наврах, Одхоо энэ төр маш сайхан олон одоо жудооч тамирчид бол гардаг. Тэгээд эндийнх нь улам зүтгэрээ энэ спортоор хичээлэх хүүхдүүдийн тоог улам их одоо дэлгэрүүлэн хөгжөөж олон хүүхдүүд хүртэл болгоорой. Тэгэх юм бол манай хинтэйчүүдээс олон сайн жудоочд гарахад одоо нөөцтэй шүү гэдгийг бас хэлмээр байна. Ингээд Холимог багийн барилдааны дүнгээр алтан медалийг нийслэлийн ерөнхий боловсролын спортын төрөлцсөн сургуулийн 2 дугаар баг, мөнгөн медалийг Дархан гол аймаг, хүрэл медалийг нийслэлийн ерөнхий боловсролын спортын төрөлцсөн сургуулийн 1 дугаар баг, хүрэл медалийг Женко клуб тус хүртсэн байна. Тэмцээнд оролцсон 372 сурагчдад Хэнтэй аймгийн жудо бүхий холбооноос гарын бэлэг, мөн улсын аврах шалгаруулах тэмцээнд аймаг төлөөлөн оролцох 22 тамирчдад Хэнтэй аймгийн жудо бүхий холбооноос өмсгөлийг гардуулан өглөө. Энэ удаагийн тэмцээнд зохион байгуулалт өндөр, тамирчдын чансаа өндөр, бэлтгэл сургуульд сайн, зохион байгуулалтад тэмцээний дэвжээ дэлхийн жишгээр засагдсан. Тамирчдын хувьд ганц ч бэртэл аваагүй гээд онцлог содон зүйлээр тэмцээнийг энхүү Хэнтийн нутгийн дэвжээн дээр зохион байгууллаа. Өндөрхөн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэн тодруулах болонгаар танд хүрч байна. Энэ удаагийн тодруулах болонд Хэнтэй аймаг дахь цагдаагийн газрын мал хулгайлах гэмтрэгтэй тэмцэх хэсгийн дарга цагдаагийн хошууч Эрдэнэ Баясгалан өргөдөн оролцож цагийн асуудлаар мэдээлэл хийсэн юм а. Цаана үзэгчдээ өндөрхөн мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа та бүхэнд баярлалаа. Үргэлжлэн та бүхэнд тодруулах болонгаар хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн тодруулах болонд Хэнтэй аймаг цагдаагийн газрын мал хулгайлах гэмтрэгтэй тэмцэх хэсгийн дарга цагдаагийн хошууч Эрдэнэ Баясгалан өргөдөн оролцож байна. Цагийн асуудлаар бас мэдээлэл хүргэхэд хүрэлцэн ирсэн байна. Таны өнөөдрийн мэдлэг хүргье. За та өгсөн өдрийн сүүлийн үед бол Хэнтэй аймагт мал хулгайлах гэмтрэг бол маш их хандлагатай байгаа. За сүүлийн үед одоо хууль журамдаа 7 бод 23 богоос доош мал хулгайлсан тохиолдолд хуулийн хариуцлага үлдээхгүй гэсэн тийм буруу тусгаас ойлголттой шүү. Энэ талаар та бас үзэгчдээ мэдээлэл өгөх. За энэ бас Хэнтэй аймгийн мал бүхий иргэд бас гадна улсын хэмжээнд бас ийм буруу ойлголт маш ихээр явагдаж байгаа. Энэ үүнийг бол эргүү үеийн 17-гийн 12 дугаар зүйлийн 1-ний бусдын мал хулгайлсан бол гэд зааж өгсөн байгаа. Энэ дээр болохоор ерөөсөө нэг ямаач байсан, нэг үхэрч байсан эргүү авирслага бол үлээнэ. Тэр таны яриад байгаа тэр 8 бод 24 богоос доош мал хулгайлсан бол эргүү авирслага үлээхгүй одоо малын хулгайч үндсэндээ ялж авшаад яваад байна. Ийм учраас малын хулгайч шоронд орохгүй байна гэдээ иргэд бас яриад байгаа. Энэ бол 8 бод 24 бог гэдэг нь энэ бусдын малыг хулгайлсан гэсэн энэ эрүүл үеийн зүйл зааснаа хүндрүүлэх нөхцөлөд зааж өгсөн юм байна. Тэгж олон тооны малыг хулгайлсан бол гэж зааж өгснөө тайлбарлахдаа тоо ингэж өгсөн болохоор иргэд энийг уургалаад хэрвээ 8 бод 24 богоос дээш мал одоо олон тооны бод мал хулгайлсан бол саяны нөгөө эрүүл хариуцлага нь хүндээд одоо жишээ нь 5-аас дээш 2-оос дээш 8 жил хүртэл хугацаагаар хорихол анхуулахаар заагаад өгсөн байна. Хууль хариуцлага эрүү хүндэрсэн байна. Тийм бас хүмүүс буруу гараад. Тийм учраас энийг зүгээр ойлгоод манайхан бас. Хэрвээ одоо тухайн загтын тооноос доошоо мал хулгайлах гэхэд хуулийн ямар хариуцлагууд ус байдаг юм бэ? За 17-гийн 12-ийн 1-р түрүүн биелсэн бусдын малыг хулгайлсан бол 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийт тусдаа ажил хийлгэх. 6 сараас 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял хэвлүүлнэ. Онгорсаар эхний 4 сарын байдлаар 88 гэмтрэг бүртгэгдээд байгаа. Үүний илрүүлэлтийн хувь бол 36.7% явж байгаа. Хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн хүрээнд Хэрлэн сум Манахашаа миний орчин эко 2-ыг зарласан. За үүний хүрээнд зохион байгуулах эко 0-ын сургалт үзэсгэлэн худалдаа
зохион байгуулагдав. Чингис хотын айл өрх иргэн бүр хашаандаан тоглог амьдрах нөхцөлөө бүрдүүлж, эрүүл төмс хүнсний ногооны хэрэглээгээ нэмэгдүүлж, хашаандаан сайхан амьдрах, байгууллага аж ахуйн нэгж өөрийн эзэмшлийн орчноо тогтжуулан, хотын орчны тоосчлд бохирдлыг бууруулах зорилготой иргэдийн оролцоог нэмэгдүүлэх жилийн хүрээнд хэрлэн сум манай хашаа миний орчин эко аяныг зарласан. Үүний хүрээнд зохион байгуулах эко нойлын сургалт үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. Аяны зохион байгуулагчаар Хэрлэн сумын засаг даргын тамгын газар ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар Хэрлэн голын сав газрын захиргаа хамтарч ажиллаж байгаа юм а. Аяны хүрээнд иргэдэд мэдээлэл өгч эко нойлыг танилцуулж ажиллалаа. За ер нь бол манай Хэрлэн сумын засаг даргын тамгын газраас бол 2019 оныг иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чинь бол зарласан байгаа. Энэний хүрээнд бол бас манай хашаа миний орчин гэдэг аяныг бас зохион байгуул зарлаад байгаа. Энэ хүрээнд бид нар энэ тухайн одоо гэр хороолд амьдарч байгаа айл өрх маань хашаандаа ногоон байгууламжтай хүнсний ногоогоо тариалдаг энэ эко нойлын асуудлыг шийдэж бүрсний бодлого үүсгэн зэрэгээс ингээд олон зүйлүүдийг бас ингээд иргэдтэй энийг шийдээч гэдэг санал өгч байгаа. За үүний хүрээнд бид нар зөвхөн одоо яриад авах биш энэ Монгол орны энэ эрсдэл суурь Монгол хүний биеийн бицлэг онцлог тохирсон энэ нойлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр бас олон одоо бас гаргалгааг эрсдлийн хүчин Монгол Улсын технологийн их сургуулийн Басан дорж гэдэг хүнтэй холбоотой энэ хүмүүс маань Скандинавын орнууд буюу энэ Финланд, Швейцар, Швед, Норвег гэдэг энэ өнгөрний эрсдэл хүүтэн цас их ундаг энэ газруудад хэрэгэлдэг эко нойлуудыг бас Монгол орны орчин нөхцөл тохируулаад хэрэглэж болно гэдэг ийм зүйлийг бас сүлжээ таниулж байгаа. Энэ хүнийг үйлс бас 4 сарын дундуур бид нар бас бүх багууд дээр сургалтууд хийсэн. Энэ удаагийн сургалт маань бол яг одоо энэ хүний ярьж байгаа асуудал маань зурган дээр биш одоо ингээд бодлоо. За одоо суултур маань ийм байгаа. Энэ суултурыг ингэж ашиглана. Энэ нойлыг ингэж ашиглана. Эндээс ийм зүйлүүдийг ингэж хэрэглэнэ гэдэг зүйлийг ингээд бүгдийг ярьж хэлж байгаагаараа бас даваа талтай онцлогтой юм байна. Тэгэхээр энэ манай Чингис хаан маань өөрөө газар зүйн хувьд бол одоо Хэрлэн голынхоо ирэг дээр Хэрлэн голын сав газарт ингээ харьяалагддаг. Хэрлэн голын сав газар дээр өнөөдөр яг голын ирэг дээр уртаашаа нэг 10 км газар 5000 одоо энгийн нойл байгаа. Энэ ашиглаж байгаа энгийн нойл одоо газрын гүний усаараа Хэрлэн голыг бохирдуулах, эргээд гүний усыг бохирдуулах гэдэг маш олон сургуулиуд байна. Тэгэхээр энэ ингээд энгийн нойлыг бол энэ чигээр нь явуулаад байж болохгүй юм. Ямар ч байсан эхлэлийн тавихтай бид нөө лоцгол бас бодит ажиллах төлөө ажиллая гэж хичээж энэ өнөөдрийн арга зохион байгуулж байгаа. Аян тамрагдах хүрээг хотын өрх иргэдийн амьдрч буй орчин нөхцөлийг нь харгалзан үзэж 3 хүрээг хамруулан Чингис хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хөвшлийн байгууллагууд Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чингис хотын захирагчийн 2019 оны 4 дугаар сарын 4-ний өдрийн техник дугаар тоод албан даалгаврыг чиглэл болгон ажиллах, гэр хороолд амьдарч байгаа өрх иргэн бүр энэхүү аяны удирдамжийг чиглэл болгон тогтжилтыг хийх, орон сууцнд амьдарч байгаа өрх иргэн бүр сөөхтэй хамтарч аяны удирдамжийг чиглэл болгон тогтжилтын ажлыг хийж ажиллах юм а. Тэгэхээр Хэрлэн голын сав газар гол чигүүрг бол гол усыг бохирдлаар хамгаалах, хүн амны үндний усны аюулгүй байдлыг хамгаалах энэ чигүүргийг бас хэрэгжүүлдэг юм. Энэ хүрээнд манай Хэрлэн сум дээр ямар асуудал толгомдоод ирэх хэвээр манай Хэрлэн сумын ундны усны аюулгүй байдалтай холбогдуулаад нөгөө ундны усанд ашиглаж байгаа усны чинь их усрүүдтэй ойролцоо гэр хороолоод байршсан. Ингээд хөрсөөр дамжаад нөгөө ундны ус бохирдох юм нөхцөл байдал үүссэн байгаа. Тэгэхээр зэрэг энэтэй холбогдуулаад бид одоо ингээд хөрсний бохирдлоос сэргийлэх нэгдүгээр хоёрдугаар одоо гэр хорооллын нөхөж орлого өөрчлөлт харилцаагаар энэ сургалтыг авч байгаа. Гурд нь бид бас Хэрлэн сумын тамгын газартай хамтраад нэг зохион байгуулсан бүх багууд дээр хэлсэн. Энэ удаа бол ерөөсөө яг энэ ашиглаж байгаа бүх материалуудыг бит байдлаар авчираад ингээд газар дээр нь үзүүл сургууль маягаар зохион байгуулж байгаа. За энийг хийснээр бид ерөөсөө жордонгийн хувьцаалыг хийн. Хөрсний бохирдлогоо одоо нөгөө 2-3 м газар нөхөх хаад яг хашаад дотор эргэн тойрон жордонгийн нөхөх хэвчээ энэ аюулаас одоо сэргийлэх юм боломж бол цаг бүрдүүлж байгаа. Тэгээ энийг бол одоо зөвхөн Хэрлэн сум биш Хинтийн аймгийн одоо бүх самдууд зохион байгуулах гэсэн юм бодолтой. Түрүүнд бид нар Баяаваа сумд явуулсан. Одоо өнөөдөр бид нар Баяатраг сум Батнар гэдэг ингээд сургалтын зохион байгуулалт явах хэмжээтэй. Манай хашаа миний орчин эко орчин бүрдүүлэх аяныг 2019 оны 4 дугаар сарын 15-ны өдрөө эхлүүлж жил бүр дүгнэн 2020 оны 9 дугаар сар хүртэл үргэлжлүүлэх бол аяны хүрээнд өөрөх иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна. Мөн тогтжилтын ажлыг хийхэд шаардлагатай мод бут, жимсний суулгац, мандлын болон тасалгааны цэцэг, эко нойлын тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг холбогдох аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулна. Өндөр мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргаашийн мэдээллээр иргэн уулзтлаа. Түр баяр тавь зөвчтэй.
Хэнтэй аймгийнхаа цаг үеийн мэдээллийг өндрхан телевизээр өдөр бүрийн 19, 21, 23 цагуудаас хүлээн авч үзээрэй. Төвийн томоохон телевизүүд болох TV9, TV5, Молор, Утаг 21 телевизийн орон нутгадах инфо өндөр хаан телевиз. Бид танд үнэн бодит, шуурхай, хүртээмжтэй, тэнцвэртэй бодит мэдээллийг цагаатлагүй газар дээрээс нь хүргэж байна. Бидэнтэй харилцагуудаас 7056 33 27